эрүүл амьдралын хэв маяг гэдэг бол миний бодлоор тухайн хүний одоо амьдралын хэв маяг, амьдралын одоо цагийн хуваарийн зохицуулалт гэх юм маш олон зүйлээс хүчин зүйлээс шалтгаалдаг байх гэж боддог. Миний хувьд бол би өөрөө одоо онцлог хүн. Тийм учраас эрүүл амьдралын хэв маяг гэдэг бол хүн үргэлж татгагаа дэмжиж, инээж за тэгээд эрүүл мэндэд тустай зүйлүүдийг хэрэглэх юм бол энэ бол маш том эрүүл мэндийн одоо дархлаа болж хэв маяг болох юм болов уу гэж бодож байна. Тийм учраас инээд дээр дархлаагаа дэмжиж эрүүл амьдралын хэв маягт бүгдээрээ хичээж за тэгээд зөв цагийн хуваарийн дагуу зөв үедээ хооллолдог, зөв хоол хүнсийг хүнсэндээ хэрэгэлдэг, үр хүүхдүүдтэй эрүүл аюулгүй хүнсээр одоо хоол ундыг бэлдэж өгдөг болвол энэ маш том эрүүл амьдралын хэв маяг болов уу гэж бодож байна. Бид нар тоглолтын дээр экос нөгөө хангалттай хүрээдэг байхгүй. Тэгээ энэ ч яг тоглолтын дундуур ам цангацсан байж байгаа. Бид чи би бол нэг амьсгаар шууд нэг шууд болчих. Тоглолтын дундуур ам цангачаар. Зарим уснууд нэг ингээд нэг ус сонио амттай байгаад идэх янз янз. Манай экос зүстэй тэр амт байдаг л. Тэр аим зүгээс хатцаах. Бид ч өдөө явахдаа машины хаа адраа гэж. Тоглолтоо.